За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ саа толгой тусгай үзцгээе. Тэгвэл саа үсэг, үгийн ихэнд орох саа үсэг. За саа үсгийг бичихтэй завж хэмээх зурлагыг зурна. За үүнийг бичихтэй нуруу шумаас арагш налуу зураас зураад буцаж шүд гаргаад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох саа үсэг. Үгийн дунд орох саа үсгийг бичихтэй нуруу эхлээд завж хэмээх зурлагаа зураад нуруундаа нийлүүлнэ. За үгийн дунд орох саа үсэг байна. Үгийн адагт орох саа үсгийг бичихтэй нуруугаар эхлээд завж зурлагаа зуран төгсгөнө. За энэ бол үгийн адагт орох саа үсэг. Саа гийгүүлэгч нь 7 гишгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За үгийн ихэнд орох саа сэ үе. Үгийн дунд орох саа сэ. Үгийн адагт орох саа сэ. Си үе үгийн ихэнд орох си. Үгийн дунд орох си. Үгийн адагт орох си. За си үеийг монгол бичигт уншихдаа ши гэсэн авиагаар уншнаа. За дараагийн үе соосуу үе. За үгийн ихэнд орох соосуу, үгийн дунд орох соосуу, үгийн адагт орох соосуу. За сөөсүү үеийг бичиж үгийн ихэнд орох сөөсүү, үгийн дунд орох сөөсүү, үгийн адагт орох сөөсүү. За саа гийгүүлэгчийг бол завжид үсэг. За одоо бүгдээрээ хамтдаа шинэ үсгээ ботцгаад үг уншицгаая. За эхний үгийг бүгдээрээ хамт уншъя. За энэ болохоор сая бидний үзсэн үгийн ихэнд ордог саа үсэг байна тийм ээ. Эс үсэг бол дангаараа нэг шүдтэй, араас нь нэг шүд ороод ирэхээр хоёр шүдтэй болоод ирэхээрээ саа сэгээр унших нь байна. За тэгээ үүнийг уншихаар юу болох нь вэ? Санал болох нэ. За санал. Энэ болохоор галиг, хөрвүүлэг хоёр нь таарч байна. За дараагийн үгийг уншъя. Мөн адил үгийн ихэнд саа үсэг байна. Хоёр шүдтэй учраас данны шүдтэй бол эс үсэг гэж хэлсэн тийм ээ. За саа энэ бидний өмнөх хичээл дээр үзсэн ба үсэг байна. За тиймээс үүнийг юу гэж унших нь вэ? Саа ба гэж унших нь байна. Хөрвүүлэг нь сав болох нэ. За бүгдээрээ дараагийн үгийг хамтдаа уншъя. Энэ гэзэгтэй им үсэг юм тийм үү? За им мөө. За одоо үнийг ажиллаараа бүгдээрээ бидний өнөөдрийн үзсэн эс үсэг, үгийн дунд ордог эс үсэг. За тэгээд мөө сүү болох нь байна. За үнийг хөрвүүлэхээр мөс болох нэ. За дараагийн үгийг уншъя. Үгийн ихэнд титэм ямар үсэг вүлээ? Үсэг. За дээшээ эвэртэй болоод ирэхээр ил үсэг болж байна. Үгийн дунд орох эс үсэг. Лээ сүү. Эдгээр үеэс хойш дандаа өв байвал нэгдүгээр үеэс хойш дандаа үүгээр уншнаа гэсэн. За тэгэхээр лээ сүү болох нь байна. Хөрвүүлэхээр эс болох нэ. За дараагийн үгийг. За үгийн ихэнд титэм гэс байв тийм ээ. За эс улуус. За эндээс үгийн төгсгөлд ордог эс үсгээ хараарай. За энэ нь хөрвүүлэхээр улс болох нэ. Улуус гэдэг нь улс гэсэн үг байна. За дараагийн үгийг бүгдээрээ хамтдаа харъя. Үгийн ихэнд дан титэм ямар үсэг вүлээ? Үсэг. За энэ бидний өмнө үзсэн Б үсэг юм тийм ээ. Б сүү гэдэг нь юу болох вэ? Хөрвүүлэхээр Б сүү гэдэг нь өвс болох нэ. Үргэлжлүүлээд бүгдээрээ холбоо үгийг уншъя. За энэ титэм шүд үсэг тийм үү? За энэ үгийн төгсөлд ордог өмнөх хичээлээр үзсэн боо буу. Нэгдүгээр үеэс хойш орж байгаа учраас буугаар нь унших нь байна. Буу за энэ болохоор бөө бүү тийм үү? Бүүсээ. Бууийн бүүсээ гэдэг нь юу болох нь вэ? Аавын бүс. За энд ингээд галгилсан хэлбэр байна. Ард талд нь хөрвүүлсэн байна.
За дараагийн үгийг уншия. Энэ бол бидний сайн мэддэг ямар үг гэлээ? Ном гэдэг үг байна. Ном, сонин. За ном сонин болох нэ. За дараагийн үгийг харъя. Үгийн эхэнд ордог эс үсэг байна тийм үү? Суу, муу, үеийн арслан. За энэ юу болох нь вэ? Сумын арслан. За дараагийн үгийг дөрөв дэх үгийг бүгдээрээ хамт уншия. А, суу, руу, ар, бин. Энэ бидний өмнөх хичээл дээр үзсэн би үсэг юм тийм ээ? Би. За асууруу арбин гэдэг нь юу хүсэг бах нь вэ? Асар арвин. За дараагийн үгийг уншия. Үүсүү. За үүсүү ноосуу. За энэ үүсүү ноосуу гэдэг нь үс ноос болох нэ. За дараагийн үгийг бүгдээрээ уншия. Мөн үгийн эхэнд ордог соо үсэг тийм ээ? Соови. За я тийм ээ? Соёл. За энэ урт үгийг бүгдээрээ хамтдаа уйлж уншия. За ингээд бол. За ингээд ихээр ба. Энэ б үсгийн зөвлөгөө дараа нь шүдтэй болохоор ба болчихно тийм үү? Дан б үсэг үл доороо шүд байхгүй. Нэг өмнөх хичээл дээр үтсэн байгаа. За тэгэхээр бол ба суурал. За тэгэхээр энэ юу болох нь вэ? Соёл боловсрал гэдэг үг болох нэ. За бид нөгөө яа үсгийг галиг дээр хагас игээр тэмдэглэдэг гэдгээ битгий мартаарай хүүхдүүдээ. Гэрийн даалгавар. Энэ өгүүлбэрүүдийг хуулаад, галиглаад хөрвүүлээрэй. За ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Шинэ үсгийн сайн үдэлж тогтоогоод даалгавраа хийгээд багш руугаа явуулаарай.